Сайн байцгаана уу? Айгуу гоё хідэн орцтой, эрүүл орцуудтай ямар ч сахар гурил ороогүй вафл хийхийг зааж өгье. Тэгээд хүүхдүүдтэй хийж өгвөл амттай, эрүүл тэгээд гоё дандаа эрүүл юмнууд орсон. Тийм гоё вафл зааж өгье. Тэгээд та хэд минь гэр бүлийнхандаа хийж өгөө. Төглөөний цайнд уухад тохиромжтой. Тэгээд иймэрхүү л хэд юмнууд орно. Банан маань нөгөө муухай болсон бананыг чи нэг идэж болдгоо, хайж болдгоо байдаг штеп нэг жоохон онцгой болчоор. Тэгэхээр ийм бор бананууд чи илүү гоё чихэрлэг болдог болохоор иймэрхүү юмд хийхэд нөгөө чихэрлэг амттай болно. Тэгэхгүй сахар махар ихгүй. За энэ шоколадыг дараа нь хайлуулад дээр нь хийн. Эсвэл бас цог холиод ч хийж болно. За самраа игээд ингээд юмнуудаа игээд би нэрээ сүүгээ бас хажуудаа бэлтгээ марччихж энд бас сүү орно. Заавал гэхдээ эдгээр бүгдээрээ орох шаардлагагүй. Овёс, өндөг тэгээд сүү, банан тэгээд тэр хоёр ванили цукар нөгөө тхиний үгдгэлээ тэр хоёр байхад л болно. Би болохоор ингээд чай өөр, малингийн өөр гэл янз юм илүү хийгээд идэг. Самар мамар. Самрыг бол бас илүү гоё эдэнхтэй уюуг олон. За энэ арай нөгөө шингэцсэн болохоор ахаад би хитрхи шингэцчгээр бас онцгой болчдөг. Ахаад овёс хийгээд миксертчлээ. Тэгээ ерөн энэ бэлтгэцээ жоох ингээд тавиад орхичвол арай гоё юм өтгөн болдог. Овёс ч нөгөө ингээд байх тусмаа агшаад илүү бүдүүн болдог. Тэгээд одоо хараараа юм нэлийн өтгөндөө болж аж илүү гоё биетэй болдог. Тэгэхгүй бол хитрхи шингэн байхаар ингээд энэ юмдөө наалдаад тийм хитрхи хөөсөн жоохон онцгой наалдаад байдаг. Жоохон өтгөн, жоохон саний бэлтцээ жоохон дарж явна. За тэгээ энэ саваа гоё тослоод юугаар маслаар тослоод тэгэл ингээд юу атлна гоё борлтолно гарч ирнэ. Яг ийм ингээд биетэй болох хэрэгтэй. Заримдаа би нөгөө шингэдүүлчихээр ингээд юу агаад ддэг. Ийм зөөлхөн бие муутай болоод ддэг. За тэгээ нөгөө шоколадаа буцалсан халуусан тэгээд жоохон буцалгаад тэгээд гоё шингэн болоод ирэхээр нь үзүүрийн ажиллаа л юу ачна. Ингээд идгээр нөгөө илүү хүүхдүүдэд хар шоколад чи эрүүл энгийн өөр шоколад хийж болно л да. Гэхдээ бид манайх өөр ингээд шоколад идвэл харыг л идхийг боддог. Тэгээ хар шоколадаа ингээд идээд дээрэс нөгөө хүүхдүүдийн дуртай хөөрхөн юунууд идэж штэ. Штхойс монголоор нөгөө хөөрхөн чимгэллүүд идэж штэ тий. Тэрийг цацаад идгээр бас айгүй гоё болдог.